Петрийн алгасан зам нь амжилтын зам байсан. Бас хэвийн хүн чанарыг сэргээж бүтээгдсэн зүйлийн үргээ сэргээх зам байсан. Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурхныг хангалуун байлгаар эрэлхийлж Бурхнаас ирсэн бүхнийг дуулууртай дагахаар эрэлхийлсэн. Тэрээр гэсгэлшүүлт түнчэн цэвэршүүлэлт гайзовлон амьдралын гачилыг хүлээн авч чадсан. Энгэх зураа ганцж гомдол хэлээгүй. Эдгэрийн юуч Бурхныг хайрладаг зүрх сэтгэлийг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурхныг гэсэн туйлын хайр байсан босоо. Бүтээгдсэн зүйлийн үргийг биелүүлсэн босоо. Гэсгэлт шүүлт гайзовлонгийн үйдэж бай. Чи өөхөх хүртлээ дуулууртай байж чаднаа. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл. Бурхныг хайрын цэврэрэн байдал юм. Хэрвээ хүн эм төвшөнд хүрч чадах юм бол стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл мөн бөгөөд бүтээгчийн санаа зорилгыг үнээс илүү хангах юу ч үгүй. Чи Бурхны төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл. Гэхдээ чи Бурхныг дуулууртай дагдаггүй ба Бурхныг үнэхээр хайрлаж чаддаггүй. Энэ маягаар чи бүтээгдсэн зүйлийн үргээ биелүүлэхгүйгээр үл баран Бурхнаар яллагнаа. Учир нь чи үнэнийг эзэмшдэггүй. Бурхныг дуулууртай дагаж чаддаггүй. Бурхны эсрэг тэрсэлдэг хүн юм. Чи үнэнийг хэрэгжүүлэх эсвэл өөрийгөө мэдхэд биш. Бурхны төлөө ажиллахад анхаардаг. Чи бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй. Бүтээгчийг дуулууртай дагдаггүй. Хайрладаггүй бөгөөд төрөлхөөсөө Бурхны эсрэг тэрсэлдэг хүн. Энэ шалтгааны улмаас тийм хүмүүст бүтээ